Сайн байцгаана уу? За өнөөдрийн манай подкастэнд та бүхэнд би шинэ зочин танилцуулж байна. За энэ хүү зочин маань та бүхэн сайн таних бах. Зөч хүний эрх хамгаалагч болор сайхан өргөд ирсэн байна. Танд өнөөдөр мэнд өгье. Сайн байна уу? Өрсөнд баярлалаа. За тэгэхээр өнөөдөр авилга хүний эрх гэсэн сэдвээр бид яриа орнолохоор ихэм зочноо орсон байна. За асуултыг хамгийн түрүүнд эхлэхэд 2010 онд баха нэгдсэн үндэсний байгууллагын гэмтрэг мансуурлага үзэлтэй тэмцэх албанаас авилга бол хүний эрхийн зөрчил, авилга бол хүний эрхийн гэмтэр, хүний эрхийн эсрэг гэмтэр гэсэн юм слогонтой постерууд гарч ирсэн. Тэгэхээр миний хамгийн ихний асуулт болохоор авилга бол хүний эрхийн зөрчил гэж тодорхойлж болох уу? За энэ асуултанд хариулахын тулд бид нар бүгдээр яг хүний эрх гэдэг юу гэж ойлгож байна вэ? Тэгээд түүний мөрөөр бид нар юуг анхаарах ёстой вэ гэдгээс хариултаа хөөж болохоор байгаа. Тэгэхээр би танд бол шууд нэг үгээр тийм үгүй гэхээс илүүтэйгээр юуг бид нар үүн дээр анхаарж иж авилга бол хүний эрхийн зөрчилтэй холбоотой гэж үзэх вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Нэгдүгээрт хүний эрх гэдэг агуулгын цаана бол энэ дур зургийн асуудал биш. Хүн гэдэг бодгалыг олоод төрцснийхээ хуваар нийгэмд идэлвэл зохих бүх эрх хэрэгчлөөг л нэг нэр томьёонд хүн эрх гэж байгаа. Тэгэхээр энэ дотор бол зөндөө олон эрх хэрэгчлөөг агуулж илэрхийлдэг ойлголт. Зөрчлийн тухайд аваад үзэх юм бол энэ эрхийг эдэлж чадахгүй байгаа нөхцөл байдал эсвэл энэ эрхээ эдлэх нөхцөл байдал үрдээгүн улмаас тухайн хүний амьдрал оршихуйд сөрөг нөлөө үзүүлж байгаа тийм үйл явдал нийгмийн үзэгдлийг тодорхойлж харахаар болчихж байгаа. Тэгвэл өнөөдөр бид нар хүний эрхийн зөрчил гэж ярьж байгаа бол яг бидний амьдралд таны оршихуйд эсвэл бидний гэр бүлд эсвэл олуулаа бид нар хамтрахад ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлж байгаа. Тэгэхдээ хэний ямар оролцоотой эсвэл ямар этгээдийн одоо хувь нэмэр гэдэг юм уу те чиг үүрэг үүн дээр байх ёстой вэ гэдэг асуулт гарч ирдэг. Тэрэн дээр бол бид нар заавал төрийг ярих ёстой болдог. Тэгэхээр нөгөө төр гэдэг тэгэхээр ч нэг юм ширээ шиг бодтой зүйл байхгүй шүү дээ. Тэгэхээр үүн дээр энэ тэргуунд юг хардаг вэ гэхээр гол төлөв тухайн улсын засгийн газар эсвэл яг төрийн байгууллагууд тэгээд сүүлийн үед бол төрийн байгууллагаас гадна нутгийн удирдлагын байгууллагаас гадна хувийн хвшилт ч гэсэндээ хүний эрх зөрчил нөхцөл байдал үүсч байна гэдэг санаа гарч ирдэг. Тэгэхээр эдгээр нөхөд юу хийх ёстой байдаг юм бэ? Яагаад хийх ёстой ажлаараа хийгээгүй байвал хүний эрх зөрчил тооцдог юм бэ гэдэг асуулт урган гарч ирж байгаа. Тэгэхээр төрийн гол чиг үүрэг юу вэ гэдэг асуулт гарч ирнэ. Төр бол биднэрт амар амгалан, аюулгүй, тайван, хөгжиж цэцгэлсэн нийгмийг бий болгоход үйлчлэх ёстой. Тэгэхээр амар амгалан, аюулгүй, тайван, хөгжиж цэцгэлсэн нийгмийг зохицуулахын тулд бид нар 92 оны үндсэн хуульдаа юу гэж зорьсон бэ? Монголын ард түмэн үе үедээ өндөр настай байна уу? Эдгээр залуу, хүүхэд, нялхас гэдгээс үл хамааран Монголын иргэн бүр хүмүүнлэг иргэний ардсан нийгмийг зохицлон бүтээхийн тулд хүний эрх хэрэгчлөө шударга ёсыг хүндэтгэнэ гэд оруулаад тунхагласан байдаг. Тэгэхээр ямар нэгэн нам улс төрийн хүчин эрх барьж байгаас үл хамааран гол үүрэг бол хүний эрхийг хүндэтэх ёстой байдаг. Тэгэхээр төр нэгдүгээрт хүний эрхийг хүндэтэх ёстой байна. Энэ юу гэсэн үг юм гэхээр ямарваа нэгэн төрийн этгээд өөрөө хүний эрхийг зөрчиж болохгүй. Хүний эрхийг үл тоож болохгүй. Хүний эрхийг уландаа гიშгэж болохгүй. Үл огоорч болохгүй гэсэн үг. Авилгатай тэмцэх газар таныг сонсож байна. Та авилга ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол мэдээлэлээ 1110 дугаарт өгнө үү? Авилгатай тэмцэх газар. Манай үндсөлийн оршил дээр хүний эрх хэрэгчлөө шударга ёсыг хүндэтгэх гэдгийн шударга ёс гэдэг үгтэй нь шууд холбоотой болдог. За авилгатай ч шууд холбоотой болдог гэсэн үг. Тэгэхээр энэний цаана хүний эрхийг хангах гэдэг нь юу юм гэхээр төр өөрт байгаа нөөцөөр нөгөө олон сая хүний тоо томшгүй олон эрхийг нэг бүрчлэн идэлүүлэхийн төлөө ажиллана гэсэн үг. Тэгэхээр жоох хүүхдийн хувьд эхийн эвлэлд олдоод 0-18 нас хүртлээр эрүүл мэндийн үйлчилгээ гүн төлбөргүй авнаа, эрүүл мэндийн даатгалд гүн төлбөргүй хамруулна гэдэг маань ч гэсэндээ хүүхдийн эрхийн төрийн зүгээс хүний эрхийг хангаж байгаа үйл явдал байгаа бол одоо бүр үргэлжлүүлээд одоо хөдөлмөрийн маргаанч гэдэг юм уу те эсвэл одоо аж ахуй эрхлэх те татврын хөнгөлөлт энэ чинь ч гэсэндээ цаана төрийн зүгээс таны эрхийг хангахын тулд таны эрх хэрэгчлөөг эдлүүлэхийн тулд чиг үүрэг гүйцэтгэж байгаа үйл явц гэж харж байна. За яагаад би энийг нуршиж ярьж байгаа юм бэ гэхээр төр юу хийх ёстой юм бэ гэдгийг сонсогч та бүхэн маань дотроо яг үгээр л ботчих. Та Монгол улсад төдийгүй те хөдөө орон нутагт очисон ч бай эсвэл хилийн чандад өөр улс оронд зочилж
эсвэл ажиллаж амьдарч исэн ч суралцж исэн ч бай. Төр хүний эрхийг хүндэтгэх, хүний эрхийг хамгаалах, хүний эрхийг хангах үүрэгтэй байна. Төр өөрөө дур зоргоороо үнийг үгүйсгэж хүний эрхийг зөрчиж болохгүй юм байна. Ингүүл хүний эрхийг хүндэтгээгүй гэж хэлэх юм байна. Харин өөр итгээд хин нэгэн рүү халдаад байвал түүнийг талсан зогсоож өмнө дурдсанчлан зөрчигдсөн эрхийг сэргээж учирсан хохирлыг барагдуулж эргээд хиймийн болох ёстой байна. Энэ бол төрийн үүрэг, үүнийг хамгаалах гэдэг юм байна. За тэгээд төрийн хангах үүрэг гэдэг бол өөрт байгаа хязгаарлагдмал нөөцийг хамгийн оновчтой зориулж бидний эрхийг эдгүүлэх юм байна гэж. За тэгэхээр таны асуулт. Авилгатай тэмцэх үйл хэрэг зогсвол энэ хүний эрхийн зөрчилд хүргэх үү гэдэг асуулттай л дүүж ийн гэсэн үг. Тэгэхээр та авилгын чиглэлээр олон жил ажилласан туршлагатай хүн авилгын хор үнэлийг мэднэ. Нэг хүний буруутай үйлдэл өөр олон хүний амьдралыг оронгоор нь эргүүлэх аюултай эсвэл олон хүнд олдох байсан боломж болцоог үгүй хийх эсвэл нэг хүнд давуу тал үүсгэж гэдэг юм уу. За бидний хар ярианд хэл заншсанаар танил тал татах, танил тал харах, тал тухай татгаас ахуулаад хэл ахуул авилга гэдэг олон нэр том юмны цаана олон үйлдэл байгаа. Зөвхөн мөнгөөр хязгаарлагдахгүй эрх мэдэл давуу тал боломж гэдэг. Тэгэхээр энэ боломж гэдэг бол өөрөө цаана шударга ёсны тухай ойлголт. Хүн бүр эрхтэгш сайн сайхан амьдрахад бол хүн бүрт хэрэгцээтэй байгаа тэр дэмжлэгийн нөгөөд тус цагийг нь үзүүлээд хүнийг сайн сайхан амьдралыг өөрөө хэнийг ч гуйхгүйгээр зохицлооход бол хүний эрхийг хангах буюу энэ шударга ёсыг хангах бол маш чухал байдаг. Тэгэхээр хүний эрхийг эдлүүлэхгүй байгаа нь цаана юутай холбоотой юм бэ гэхээр авилга нийгэмд гааруул, авилга улам ноцтой төвшөнд хүрсэн байх юм бол хүний эрхийг уландаа гიშгэд хялбар болчдөг гэсэн үг. Тэгэхээр эргээд асуулт руугаа ороход бол авилга хүний эрхийн зөрчлийг үүсгэх боломжтой. Үүнд төрийн оролцоо маш их байдаг. Төрд байгаа авилгын түвшин нэмэгдэх гэдэг юм уу? Нийгэмд асуудлыг авилгаар шийддэг соёл тогтцсон байх юм бол авилгын соёлтой газар хүний эрхийг бүрэн дүр эдэлж чадахгүй л гэсэн үг. Авилгатай тэмцэх газар таныг сонсож байна. Та авилга ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол мэдээлэлээ 1110 дугаарт өгнө үү? Авилгатай тэмцэх газар. Тэгвэл авилгын эсрэг аливаа санаачлахууд хүний эрхтэй асуудалтай шууд яаж холбогддог? За тэгэхээр хүний эрхийн тухай ярихлаар бид нар хүний эрхийн тухай тань мэдэх ёстой болно тий. Үүнийгээ бид нар бол хүний эрхийн боловсрол сургалтаар олж авдаг. За үүнтэй нэг адил бид нар бас авилгыг мэдэхгүй байжгаад авилгын талаар таньж мэдэх хэрэгтэй болдог. Үүнийг авилгын талаарх соёнгийн эрүүлэх үйл ажиллагааны хүрээнд авч үзэж болдог. Тэгэхээр яг авилгатай холбоотой асуудал өөрөө юу юм бэ гэхээр авилгын эсрэг үйл хэрэг гэдэг бол өөрөө шударга ёсны төлөөх үйл хэрэг. За тэгвэл нийгэмд бид нар хүний эрхийг дээдлсэн нийгмийг цогцлооно гэж байгаа юм бол тэр нь өөрөө шударга нийгэм байж ижил хүний эрх хэрэгжүүлээ бодит үйл хэрэг болно. Бодиттой болно. Хүн нэг бүрд эрхээ эдэлсэн таата нөхцөл бүрднэ гэсэн үг. Тэгэхээр авилга байгаа газар бол хизээч хүн эрхээ чадахгүй гэсэн үг. За таны сая ярианыхаа эхэнд дурдсан тэр нэгдсэн үндэсний байгууллагын мансууруулах хуудас гэмт хэргийн асуудал хариуцсан байгууллагаас 2 жилийн өмнө үндэсний статистикийн хороотой хамтраад манай Монгол улсад гэмт хэрэгт өртөх эрсдэл ямар байна вэ? Хүмүүс ер нь ингээд гэмт хэрэгт хэр өртөмтгий байна вэ? Тэгээ үүнд нөлөөлж байгаа шатгаан нөхцөл юу байна вэ гэдэг дотор нэг анхаарч утсан хүчин зүйл бол ялгуурлан гадуурхалт гэж байсан. Тэгэхээр ялгуурлан гадуурхалт гэхэлэр бидний зүгээс бол нөгөө зүүн рүүгээр ярьдаг шиг бусдыг аллагцаа үзэх, аллагчлах тэ эсвэл одоо юу гэдгийг элдв амын яриа зохиол дээр гарсан нэр шошгоор нэрлж байгааг харчих гад байдаг тэ. Гэтэл яг хүний эрхийн талаас нь ялгуурлан гадуурхалт гэдэг ойлголт маань өөрөө цаанаа хүн эрх хэрэгчлөөгөө эдэлж чадахгүй нөхцөл байдал ийм тогтолцооны шинжтэй тогтцсон практик туршлагыг хэлээд байдаг. Тэгэхээр бид нар багаасаа ялгуурлан гадуурхаад сурцсан байдаг. Бид нар ээж аав эмээ өвөө орчин тойрноосоо хүнийг харилцан адилгүй байдлаар хараад эсвэл хүнийг хүн гэж харах нь ялгаатай болгож сургацсан байдаг. 45-аас дээш насны хүмүүсийг ажилд авах сонирхол байхгүй. За ямар ч байсан хамаагүй нэг залуу хүн л ядаж хөдөлж гүхэн арай дээр юм уу да. энэ ч гэдэм үү те. Энэ үг чинь өөрөө цаанаа хүнийг насаар чадвараар чадамжаар ялгуулж байгаа зүйл байна. За тэгээ үүний цаана бол бид нар ингээд үүнийг амьдралын салшгүй нэг хэсэг болгоод ойлгоод эхлэх юм бол эн чин цаанаа соёл болчдөг гэсэн үг. Тэгээ үүнийг хадгалаад бэхжүүлээд дамжуулаад байдаг гэсэн үг. Тэгэхээр хүнийг ялгуурлан гадуурхаж болдго юм байна. Хүнийг ялгуурлан гадуурхсан байхад хин ч юу ч хэлдэггүй юм байна гэж ойлгож байгаа тэр хүүхдэд төлөвч байгаа дадал хандлага маань эргээд нийгэмдээ хим хэмжээ болдог гэсэн үг.
За миний ярьсан саяны жишээг одоо зүгээр хоёулаа тэр ялгуурлан гадуурхалт гэдэг зүйлийг нь авилга гэдэг үгээр сольж. Яг адилхан үр дүн үзүүлнэ. Яг адилхан хоруу чанартай. Яг адилхан үр өгөөж нь маш хортой нийгэмд. Тэгэхээр авилга байх ёстой гэдэг юм байна. Авилгыг бид нэр өгөх ёстой гэдэг юм байна. Авилгыг өгснөөр би ажлаа амжуулт юм байна. Үүнгүүгээр би амьдрахгүй юм байна гэдэг ойлголтыг нийгэм тогтоож байгаа соёл бол өөрөө нийгмээ эвдэж байгаа, нурааж байгаа. Нийгмийн олон бүлэг итгээд сайн сайхан амьдрах боломжгүй цөөнл хүн маш жижиг орон зайд маш их боломж болцоо нөөцөн дээр одоо өөрийн амьдралыг дураар цогцлох боломжийг олгож байгаагаараа их хортой байгаад байгаа. Тэгэхээр энийг бид нэр ингээд хослуулаад харах юм бол хүний оршихуйтай шууд холбоотой авилга гэдэг зүйлийг би яагаад онцолж хэлсэн бэ гэдэг маань өөрөө хүний эрх хэрэгжүүлэлтийг эдлүүлэхтэй холбоотой байдаг юм байна гэдгээр нь оршихуй гэж хэлээд байгаа. Авилгатай тэмцэх газар таныг сонсож байна. Та авилга, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол мэдээлэлээ 1110 дугаарт өгнө. Авилгатай тэмцэх газар. Тэр ялны үйл заасан нөгөө мэрит ур чадвар, мэрэгжил ажил мэрэгжлийн туршлага ур чадвараар буюу чадхуун зарчмаар шалгуулах хэрэгтэй гэтэл одоо нам бүлгээр эсвэл тодорхой бүлэг юугаар нь хамаарлагдагаар нь байж ялгуулсан гадуурхдаг хаалдаг чөлөөлдөг. Энэ бас яг таны саяны юугаар блокод буулгаж үзэх юм бол хүний эрхийн зөрчил болж ийн гэсэн үг. Тийм. Жишээлх юм бол яг манай Монгол улсад албан ёсны их сурвалж байдлаар улсын хурлд өргөн бариад манай Монгол улсад хүний эрхийн нөхцөл байдал ямар байгаа юм бэ гэдгийг илтгэдэг тайланг тухайлан чиг үүрэг хүлээсэн хүний эрхийн үндэсний комисс өргөн барьдаг. За хүний эрхийн үндэсний комиссийн зүгээс ерөнхийлөгчийн хөвөлдөр 2008 онд зохион байгуулсан үндэсний чуулган дээр яг энэ төрийн албан дах ялгуурлан гадуурхалт ялангуяа төрийн албанд сонгуулийн дараа баг бүрдүүлэх нэрээр эсвэл багаа авчрах нэрээр төрийн захиргааны жинхэнэ албан агчдыг хомруулан халж байгаа эсвэл шилжүүлж байгаа албан тушаал гүйцэтгэгчийн үүргийг нь өөр чадвар туршлагатай эсвэл өөр албан тушаалд аваачиж байгаа эсвэл доор албан тушаалд шилжүүлж байгаа тийм дүү сургууд байна гэдгийг бол бүр тэр үед л ярьдаг гэсэн. Одоо худалчунд 20 жилийн өмнө гэсэн. Хүний эрхийн салбарт бид нар ингээд олон асуудлыг хурдан ойлгомжтой тодорхойлохын тулд ингээд нэр томьёонд багтаагаад ялгуурлан гадуурхалт хүчирхийлэл гэж ярьцдаг. Гэхдээ бодит амьдрал дээр бол тэр чинь яг нэг хүний амьдрал дээр эсвэл тухайн хүнтэй холбоотой ойр дотны хүмүүс гэр бүлийн гишүүд хамт олон одоо нутаг нугынхан гол усныхан гэд олон хүнд хамааралтай байдлаар үр дүнгээ өгөх боломжтой байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ дээр юу яригдэж байна вэ гэхээр та хүний эрхийг эдлүүлэхийн тулд эерэг ахис дэвшил гаргаад авах юм бол олон хүнд эерэг нөлөө авчирна. Та хүний эрхийг тоож уландаа гიშгээд авах юм бол айжмдаа тэр чин өөр олон хүний эрх хэрэгчлөөнд халдаад байдаг ийм хамааралтай харилцаа юм шүү гэдгийг нь бас эндээс бид нар харж болж байгаа. Авилгатай тэмцэх газар таныг сонсож байна. Та авилга, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол мэдээлэлээ 1110 дугаарт өгнө. Авилгатай тэмцэх газар. Тэгэхээр авилга хүний эрхийн зөрчил хоёрыг нь холбож харах тийм арга зүүн ч юм уу те. Энэ юу ер нь хор хөнөөл нь яаж илэрдэг юм. Жишээ нь нэг одоо үйлдэл аваад чинь гайлын байцагч ч юм уу те. Хэлээр одоо хэн шалгалтгүй хахуулар ч юм уу. Одоо хориотой юм бодис оруулж ирэхэд тэр нь одоо нийгэмд үзүүлэх олон хүний эрхэд нөлөөлчих боломж байна те. Энийг бол их хүмүүс хүний эрхийн болон авилгын зөрчил гэж олж харж чадна. Гэтэл сүүлийн үед бас одоо хүмүүсийн ярьж байгаа зүйлүүд нэг юу нөхөр орон сууцны оруулалтын дахин төлөлтийн асуудал хэрэгтэй байна. 2-3 давхар байшингууд дундаа нэг сургууль цэцэрлэгтэй. Гэтэл нөгөө 2-3 давхар байшингаа нураад 25 давхар 20 давхар байшингуудыг бариад байгаа мөртлөө зантал байна. Зогсоолн төлөвлөлт байхгүй те. Нөгөө сургууль цэцэрлэгт нь хэвээрээ байгаад байгаа байхгүй. Энийг болохоор хүмүүс авилга байж магадгүй гэдэг одоо хардлага маш өндөр. Мөртлөө хүний эрхийн талаас ярихгүй байна гэдэг юм асуудал сүүлийн яригдаад байгаа юм. Одоо нийгмийн сүлжээгээр явах шиг л. Тэгэхээр яг энийг нийлээд ер нь зөрчил авилга хоёрыг холбож харах арга зүй юу вэ? За хүний эрхийн зөрчлийг харахын тулд нэгдүгээрт хэн үлддэг вэ гэдэг дээр гол төлөв төрийн албан агч нарт байгаа эрх мэдэл албан тушаал маш оролцоотой гэдгийг онцлмоор байна. Хоёрт яригдж байгаа зүйл юу юм бэ гэхээр түүний цаана ямар нэгэн ашиг сонирхол яригдж байгаа. Тэгэхээр одоо юу гэдгийг эрх баригч эсвэл зөнхөлж байгаа улс төрийн хүчинд үйлчлэх ч гэдэг юм уу тийм нөхцөл байдал улс орнуудад байдаг учраас хүний эрхийн зөрчлийг
заавал анхаарч үздэг, судалдаг гэсэн үг. За жишээлбэл одоо саяхан Унгар улсыг бид нар олон улсын мэдээнээс харлаа. Сүрэг хүчин олон хуулж засаг хэрхэнд гарлаа. Тэгээд тэр хүний хамгийн ихэнд хийх арга хэмжээ юу вэ гэдээ олон нийт рүү зарласан ерөнхий сайдын шийдвэрийг харахад би өмнө нь зөнхлөх эрх барьж байгаа хүчинд үйлчлдэг байсан төрийн өмчит, төрийн оролцоот хэвлэл мэдээллийн байгууллагуудыг жинхэнэ хэвлэлийн эрх чөлөөний төлөө ажилладаг байгууллага болгоно, түүний төлөө харж ажиллана гэж байгаа. Тэгэхээр юу үнэн бэ, юу худал вэ гэдгийг ялгаж зааглахын аргагүй одоо агуулга одоо мэдээлэл түгээдэг байсан тэр их сурвалжийг зүй ёсны дагуу ажилуулдаг болгож байна л гэсэн санаа явж байгаа. За яг үүнийг ингээд жишээ болгоод яг юунаас эхлэх ёстой юм бэ? Бид нар одоо өнөөдөр өдөр тутам одоо би яг энийг хүнийхэн зөрчил гэж харах уугүй юу? Энэ авилгын үйлдэл мөн үгүй юу гэдгийг харахын тулд хэнийг юунаас эхэлж харах вэ гэдэг дээр бол шийдвэр гаргаж байгаа хүмүүсийг гэхээсээ илүүтэйгээр яг бидний амьдралтай өдөр тутам холбоотой шийдвэр гаргадаг хүн хэн бэ гэдээ төсөөлөд үзэж байна. Та өглөө босоод тэр хүний шийдвэр амьдрал чинь нөлөөлдөг. Та ажил дээрээ сууж исэн ч хүүхдэд эсвэл эмээ өвөө ээж аавд хамаатан саданд хүртэл тэр хүний шийдвэр нөлөөлж идэг. Тийм хүн хэн бэ гэдээ хөөгд харчих болдог гэсэн үг. За хамгийн ойрын жишээ гэх юм бол Гүрж улс авилгатай тэмцлээ эхлэхийн тулд замын хөдөлгөөнийг зохицуулагч нартайгаа шууд тулсан гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр бид нар яг энэ замын хөдөлгөөний эерэг соёлыг түгэх зорилготой нийгэмлэгийн тухайлан зассан радио танхимд суугаад хоёулаа ингээ ярилцах боломж олгож байна. Тэгэхээр автомашиндаа суугаад сонсогч жолооч таны хувьд ч гэсэндээ хамгийн чухал шийдвэр гаргадаг хүн зам дээр хэм бэ гингүүд цагтаалах. Гэрлэн тохионы давуу бүр эрх мэдлийг олж зохицуулж байгаа. Тэгэхээр төр гэдэг бодиттой зүйл байхгүй ч гэсэндээ зам дээр бол цагдаа төрийн илэрхийлэл, төрийн төлөөлөл. Зам дээр төр захиргаа болж байгаа гэсэн үг. Бидрийг хим хэмжээнд оруулж захиргааны шийдвэрийг үзүүлж гин гэсэн үг. Тэгэхээр тэр хүний ингээд зогс яв гэж байгаа тэр саваагаар тогтчих өгүүлдэл цаана төрийн захиргааны шийдвэр гэж харж болно гэсэн үг. Тэгэхээр тэр хүн замын хөдөлгөөнд зөрчсөн жолоочийг хариуцлага тооцохгүй явуулж байгааг та харчаад чимээгүй өнгөрж ивэл та авилгын үр соёолох хөрсийг бордож байна л гэсэн үг. Та мөр зэрэгцээд нэг дүрм, нэг үнэмлэх, нэг цаг дор хамт жолоодож явж байгаа хүн дүрм зөрчгöd за надад хаал балгуул байвал баруун наадах ч одоо тэгээ өөрөө тэгээд уучраа олно нэз. Өстой нөгөө буйнаараа олно нэз. Тэгээд үүлээгээ эдэл нэз гэж бодохгүйгээр тэр хүний үйлдэлийг буруу таавал хэлж засаж залруулах эсвэл үнэхээр болохгүй бол цагдаад хүртэл хэлээд мэдэгдээд тэр хүнийг дахиж тийм үйлдэл гаргахаас сэргийлдэг байх хэрэгтэй. Энэ бол авилгын эсрэг үйл хэрэг гэж харж байна. Авилгатай тэмцэх газар таныг сонсож байна. Та авилга ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол мэдээллээ 1110 дугаарт өгнө. Авилгатай тэмцэх газар. Маш энгийнээр таны амьдралд хамгийн нөлөө үзүүлэх шийдвэрийг хэн гаргаж байна? Тухайн шийдвэрийг ил тод хариуцлагатай шударга гаргаж байна уу? Тэндээс нь эхэлж хөөжих юм бол илүү хэлбэр одоо аль зөрчлөө нэрхийг хангаагүй үйл гэдэг тодорхойлох боломж бүрднэ гэсэн үг байна шүү дээ. За тэгэхээр ихэвчлэн хүмүүс ойлгохдоо авилгыг дандаа мөнгө, хууль бус мөнгө ч гэдэг ч юм уу те энэ өнцгөөс хараад идэг. Гэтэл яг үнэндээ авилга бол өөрөө хүний эрхийн хохирож байгаа хохирод одоо хангахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа суур шалтгаануудын шалтгаан болон хэлбэрүүдийн нэг болж байна гэж дүгнж болохоор байна л та. За тэгэхээр бидний бас цаг маань нэлээд төгсөж байгаа шиг байна. А төгсгөлд нь би нэг сонирхож байгаа зүйл нь юу вэ гэхээр авилгатай тэмцэх үйл ажиллагаа ер нь хүний эрхийн тогтвортой хөгжлийн зорилттой шууд хамаардаг явчихдаг тийм. Тэр энэ дээр одоо ямар одоо өөрөлдөл зорилтод хүрэхин тулд зорилтыг хангахын тулд энэ хоёр дээр ямар хамаарал холбоо байж байгаа. Тийм. Одоо нөгөө авилгын эсрэг үйл хэрэг цаана ямар зорилготой юм бэ гэхээр таны хэлсэнчлэн авилгын эсрэг тэмцэж байгаа бүхий л үйл хэрэг санаачлаг бол бидний зохицлон байгуулах гэдэг хүмүүнлэг иргэний арчсан нийгмийг одоо бий болж үгүй юу гэдэгт харах нэг том хэмжүүр. А нөгөө талаараа түүндээ хүрэх зарчим өнөт зүйлээ бид нар бодит үйл хэрэг болгож байгаа юу? Бодитоор дагаж
биелүүлж чадчихна гэдгийг л харж чинь гэсэн. Тэгэхээр нөгөө ил тод байх, нээлттэй байх, их хариуцлагатай байх, хууль дээдлэх, хууль дээдлэх ёсыг удирдлага болгох, ардчилсан ёсыг дагаж утга учиртай оролцоог хангах гэдэг энэ бүх зүйл бодиттой болох гэдэг асуулт гарч ирж байгаа. Монгол улсад авилгын маш олон тохиолдол байна. Монгол улсад авилга даамжирлаа гэж хэлж болно. За энэ бол одоо өдөр тутам хэлээд байвал айжмдаа бид нар дөжрөөд эсвэл бид нар айцтай автаад за авилгыг дийлж барахгүй юм байна гэд бидний тархины цөмд байгаа амидала гэдэг тархины одоо дүн шинжилгээ хийж байгаа нөхцөл байдлыг үнэлж байгаа тэр гол үүрэгтэй эрхтэн маань айцтай автаад тахлаар ирээдүйд итгэх болчдөг. Эсвэргээрээ энийг бид нар одоо хэвлэл мэдээллийн байгууллага эсвэл бид нар өөрийнхөө тархинд юу гэж хэлэх вэ? Авилга дамжирлаа гэдэг айцсаас илүүтэйгээр бид нар юу гэж энэ тархийг идэвхжүүлж болох вэ гэхлээр шударга ёсны төлөө тэнцэх хэрэгтэй юм байна. Шударга ёсны төлөө олуулаа болох хэрэгтэй юм байна. Олуулаа бид нар энэ болохгүй байгаа үйлдэлийн төлөө зогсох хэрэгтэй юм байна гэдэг бодлоор солих хэрэгтэй гэсэн. Энэ нь нэг талд үйлдэл рүү асуудлыг яаж шийдэх вэ гэдэг байдлаар харуулж байна. А нөгөө талд асуудал арилахгүй гэдэг айцыг шийдэл рүү залж байна. Тэгээд би яах вэ гэдэг байснаа бид чадна гэдэг болж байна. Тэгэхээр энэ бол ингээд тархих бол өөр нь бол ингээд жоохон залхуу гэдэг нь ажилдгүй гэсэн утгаар биш. Ингээ байнга юм давтагдаад байвал тэр давтагдж байгаа юмнууд ингээ хураангуулад ерөнхийдөө тоймлоод за ингээл бодоод байж ивэл баруун гэд хүнийг өөрийг ингээд бодох үйлийг нь хялбарчлаад байдаг гэж харж болж байгаа. Тэгэхээр авилга ч гэсэн хүний эрхийн зөрчил ч гэсэн ялгуулан гадуурхал ч гэсэндээ бидрийг багаас дасгадаг зүйл бол энэ чинь байдаг л байхгүй чи зүгээр дуугаал байж ингээд. Гэтэл бид нар хүүхэд байхасаа дотроосоо шударга ёсны дуу хоолойтой яагаад ингэж байгаа юм ингэж болохгүй вэстэй гэж өөрөөсөө асуудаг байсан. Таны дотор байгаа тэр жоохон хүүхэд өнөөдөр ингэж болохгүй вэстэй гэж асуухаа болцсон байвал та авилгын соёлд автчиж авилга хэвийн юм байна гэд өөрөө өвлөж авахаас гадна дараа үедээ өвлөхөд бэлэн болчих гэж өөрийгөө харж болно. Миний хэлээд байгаа таны асуултанд хариулах гэж байгаа хариулт маань сунжран юг өгүүлэх гээд байна вэ гэхээр бид нар том мангас байна гэж олж харж байгаа бол 15 толгойтой хатгаажаа мангас байна гэж олж харж байгаа бол тэгээд та ганцаараа үнийг дийлэхгүй гэж байгаа бол олуулаа болоод овг амьгаараа нийлээд тэр хатгаажаа хар мангасыг дарья гэдэг шиг нэг баатар гарч ирэхийг хүлээгээд суух биш харин олуулаа тэр аимшигт мангасыг дарья гэж тэр айцыг одоо үйл хэрэг рүү чиглүүлэх нь бол хүний эрхийн төлөө үйл хэрэгт ч авилгын эсрэг үйл хэрэгт ч нийцж байгаа ийм нэг сүүлийн үеийн нөлөөллийн том зарчмын шилжилт явагдаж байгааг бас хэлмээр байна. Авилгатай тэмцэх газар таныг сонсож байна. Та авилга ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол мэдээллээ 1110 дугаарт өгнө. Авилгатай тэмцэх газар. За тэгээд өнөөдрийн манай дугаарт оролцсон танд маш их баярлалаа. Тэгээд цааш тааны ажилд өндөр амжилтсэ. Тэг яг таны хэлж байгаатай санал нэг байна. Бүгдээрээ айх биш хүний эрхийг чангасан авилгагүй шударга нийгмийг бүтээхэд бүтээгнэлөө хавтаа нэгтгэцгээе гэж хэлээ та. За баярлалаа. За баярлалаа.